Хэдэн метр секундээр салхилж байна? Энэ чинь өнөөдөр тэгэхээр 20-30 м/с авах шүү байна. Ер нь тиймэрхүү мэдээ байсан. Чон буруу өдөр сонгоод гарцсан байна. Өмнө говь руу явж гин. Сая мандал говь өнгөрөө явж гин. Салхи бүр амар зүгээр хийсч гээд өрөөл булацалтаад байна. Говьд чи угаасаа л ер нь ийм л юм шүү. Тэгээд мэдхгүй тэгээд говийг намар үзэстэй гэдэг намар чинь бид нар чинь говь руу ерөөсөө явдаггүй. Тэгээд яг нэг өмнө говийн жоохон амтын аваад ирье гэж бодоод энэ амталтын өдрүүдээр евро ялын ам орох зорилготой явж байгаа уг нь бол тэгээд салхи бол үнэхээр аимшигтай. Тэгээд миний яриа хэр сонсож байгааг сайн ч мэдэхгүй байна. Давхар энэ салхины чимээ бол айхтар байна. Одоо ер нь өрөөл булаацтай байнга одоо ингэ жоохон өрөөл ядсаастай хажуунаас яг хажуугаас салхитай байгаа. Оо ийш харагдах. Эндээ камер дээр хэр харагдах вэ? Ингээл явж харагдахгүй хаа. Цагаанаараа эргэл байна шүү дээ. Түр мандалговын төвөөр бол тэг яг бүр шороо эргээдсэн. Найшаа гарч ирээ шороо нараа гайг уусан ирнэ. Салхины ирч бол ерөөсөө буухгүй. Яаж хонох юм байгаа? Яаж хонох юм байгаа нэрээ. Юудсан тэгээд өмнө говийн талаар ер нь бол мэдээлэл муу дуртай муу болох дээр тэнд очиод бас яг юу байхыг нь хэлж мэдэхгүй байна. Ер нь бол явлын ам очиж үзэх зорилготой байгаа. Тэр завргаа очиод тэр 3 сайхан нурууных нь амнуудаар нүгсөд ч юм уу те аль нэг юмд нь ороод хонох боломж байгаа болов гэж найдаж байна. Тэгээд очиод үзье. Юучсан. Болно бас бид нар тестлэх юм байгаа байхгүй. Тэгээд гол нь энэ нөгөө дээврийн механикийн тестний нэг хэсэг нь зам дээр хэр дуутай байна вэ гэдгийг тесттэй бензин эдлэлд хэр нөлөөлж ийн вэ гэдэг хоёр юм тестлэх гэжсэн чинь энэ салхи ерөөсөө бүр үнэхээр зүгээр ингээд зогсож яхад л ингээд хөнгөрөөд байгаа болох тэр ямар ч тийм нөгөө тестлэх боломж олохгүй байна. Маргааш өдрөөс энэ дэр гайг болох байл. Гайгүй болоод буцах зам дээр бас ямар ах нь тэнэш л талах. Салхины хүч хиттэй байна вэ? Юу шаргахгүй. Кристина. Зэмэрт нэг ийм аманд хүрээд ирлээ. Өнөөдөр угаасаа ялын амаа үзэж амжихгүй болсон. Тэгээд нэг энэ хавьд ойрхон хоногулчоод маргааш тэгээд
ялын ам руу орж ялын амтайгаа танилцсан тий. Ямар ч энэ хүмүүс буудаг юм байна юм хөө галлын юм уу тулан болгохтой. Энэ авда бууж онцоод тэгээд маргааш явна да. Нилээ орой ирсэн уртаа одоо нэг жоохон хоол хийж амжнаг байгаа да. Ам руу орсон арай салхи багтаа тэгтээ бас л жоохон салхитай хэвэндээ. Манай товцоо салаад. За тэгээд юм атсаа да. Дээдлээ сүхж байгаад энэ хоёрыг шууд оруулчих. Нэг чаш нь тавьчих. Одоо хийж байгаа шүү дээ. За жирав нэхлээ дэлгэт хий за. Тий, ингэж чад артлынхан төгжийг нь талхит. Оба. За. Аба. За одоо. Мэ. Опа. Тавьж веч. За дахиад нөгөөдгийг Мина. Шидлээ. Опа. Тэгэд хоолыг ялцруулах уу? Ийта. Тас ногоон утчин юм байна. Тэсний хоолныхаа өмнө нэг юм ороо. За ингээ хоёр сандлалсан. За гадаа салхи намддаггүй харахгүй болцсон. Энд чи хоол ажиллагаа явж байгаа. За харин энд ирэл манай хүүхдүүд л үнэн учраа олцоод байгаа шиг байна.
Ой, нара. Юу ч одоо юм үзэж ийн гинэ яана. Хичээлийн чинь гаргац. Англи хичээлээ үзэж байгаа юм уу? Би хамт. Би хамт үзтiim аа. Хамт үзэж байгаа юм уу? За. Манай хоёр хүүхдэд бол жаргалтай байна өө. Энд чинь юм гаргацсан. Харин гадаа жоохон салхитай. Одоо тийг угаасаа харахгүй болж болох тэр хоолундаа хийж идчихэд. Унтаад магаш гол нь ер гол явъя та. Магаш гол нь яли ямаа үтсэндээ. Тэгэхээр одоо хоолндоо л орё та. Одоо харахгүй болсон юм чи. Ингэсгээд видео дууслаа. Маргааш уулзъя. Би ингэсэн байхгүй юу? Нөгөө хөвсглийн ар босготын хавцлын амар гоё мөстэй байх үеийг үзийгээд шууд ар босгот явъя гэсэн чинь үгүй арай жоохон өөр газар явбал зүгээр юм шүүгээд өнөөдрийн салхинд хийсэж байгаа. Тэгээд ялын ам дээр хүрээд ирлээ. Амар оройтч. Буугаад нэтисобо хийдээ. Юу ч харагдахгүй шүү дээ. Юу харагдахгүй шүү дээ. Миний хоолоо идэж юм. Ясан цадж гин үү? Үгүй. Гоё амтсан. За тэгвэл дахиж нэг хүн чинь цаана бол нэг хүн харагдахгүй байна. Нааш та. Юу ч харагдахгүй чи. Тарай чинь. За энэ хоёр хүн ингээд хоолоо идэж байна. Ялын ам гэдэг гайхалтай газар чинь үүдэн дээр чинь да. Тэгээд бүр тэр цааны мортон гарч иж байгаа харж байна уу те. Одоо нэг км л явсан байна. 1 км. Одоо бол 1 км орчим. Тэгээд нэг 3 км явна гэж ойлгоод байгаа шүү дээ. 3 км тийм 3 км явсан. Үүднээс хүмүүс бол тэгжсэн. Юу ч асаацсан л явж байгаа. Яг хэдэн километр явах нь хараа да тий.
Наагуур гарч. За 1.5 км яваад энэ морины юу нэр тийм бэ? Морьтой усан энд морио тавиад цаашаа бол явганаар явнаа л гэсэн үг. Тэгэд энэ нь ерөөхдөө 1.5 км байхаар энэ төрөд ирж байна. За мөсний ерөөхдөө бахан харагдаж эхэлж байна. За эндээс ингээл мөстэй болж эхлэх юм байна л да. Урсгал ширүүсээд. За минийх энэгээр нь гарч чадах уу? Арай жоохон хэцүү юм шиг байна. Энэ талаар нь гарч. Вау! Нөгөө өсчний өсөөр байгаа юм шиг. Тэгээд үсэн. Энд нь ингээд ус урсаад байгаа хгүй энэ дагавар. Тийм зарим хэсгээр амар нэмгэрсэн. Цөмөрхөд билээ. Нэгсэнтэй энэнгээр ингээд цөмөрч магадгүй болцсон. Одоо 7 орж байгаа болох тийм ер нь цөмөрх эрсдэл нь нэмэгдчихжээ. Заавал юм эрсдэлтэй юм хийнэ гинэ. Болгоомжтой байгаарэ. Нэшэ минь нэшэ. Үгүй ээ. За энэ талаар нь явна нөхөн. Ичих явснаар гэдэг. Вау! Нэг өртөө. Вау. Ингээд угаасаа шууд ирмэг байгаад байна л та. Тэг яг тэгэл явахгүй бол халтрах магадaltaй юм шиг. Цаашаа ямарх уу юм? Тийм үү. За тэгвэл энэ хэсгийг гарчих юм бол болох гэдэг шүү дээ. Ингээд тийш бол ийм өндөр байгаа шүү дээ.
За амралтын өдрөөс иймэрхүү трип хийж болох нь шүү дээ. Өмнө говийн ёлын амыг үзээд тий. Буцахтаа ерөөхдөө цагаан сураг үзэж байгаа. Тэгээ дандаа ажил хариуцлага гээл тэр болгоноосоо төр зүр завсар аваад амралтын 2 өдөр байсан ч гэсэндээ яг цаг гаргаад зориулах юм бол ийм гоё үзэмж байгалыг харж болж байна. Тэгэхээр одоо яг ингээд 100 гоё дулаараад эхэлж байгаа учраас бидэд бол 100-ны нээлттэй хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр үргэлжлүүлээд ингээд амралтын өдрүүдийг алдахгүй бас ингээд боломжоор аялнаа. Тэгэхээр үзэж байгаа бүх хүмүүс ч гэсэндээ бас өөрсдөндөө юу тавиад те зориг тавиад гэх юм уу. Хагасны өглөө эрт гараал тавьчихад бол хаачж бол ингээд 1 хоног бол гоё ээж болж ш. Нисэж байгаа юм хайш. Фүү. Халж байна энэ ч. Оо яасан гоё цэлмэг тэнгэр вэ? Тэнгэр. Тэнгэр өчигдөр чинь нөгөө нэг цагаанаараа эргэсэн байсан болохоор яг энэ үүдэн дээр нь бас бахан юм гоё бэлэг дурсгалын худалдааны юмнууд байдаг юм байна шүү дээ. Хөөхөн тэмээнүүд байна. Энэ юу юм? Хотго юм уу? Оноо юм уу? За. Өөр юу байх юм? Оо энэгээр бол гар хийцэн, модон, эсвэл энэ юм чулуун идэлүүд шүү дээ, тэ? Гар хийцэн, модон чулуун идэлүүд. За энэ юу юм? Жижиг сувенирууд. Энэ хартаа, энэ гоё юм шүү дээ. Дээдлийнх нь эсгийгээр хийсэн. Тийм ээ? Манай эрчимтэй аялал үргэлжлээд цагаан сураг руу явж байна. Одоо ерөөсөө 10 км болчихсон байна. Цогтоогоос салангуудаа шууд цагаан сураг руу орчихсон. Тэн дараа зээр явж ш тийм. Өөр тэн дээр. Оо чи хоол байна. Тэшээ өглөө. За. Тэгээд одоо цагаан сураг орох гэж байна. Яг зүгээр богинохон аялал ерөөдөө анхнаасаа хэлсэн говийн амтыг авсаад яа. Ямар гоё байдгийг. За өчтөрөө бол нэлээд шуурган дундуур явсараад нэг газар буулсан. Нэг баг хангаан уул шиг өндөр уултай 3 сайхан уулын те. Ялын амд очиж буулсан. За өнөөдөр болонгот жинхэнэ нөгөө яг говоороо жинхэнэ нөгөө цөлөөрөө дахиалын дэржинэ лээ. Одоо удахгүй 10 км-ийн цагаан сургууль явчлаа. Тэр явдаа хоноол тэгэл маргааш буцсан да. Яг нь зарим хүмүүсийн хувьд бол цаг үрсэн чим шиг байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол 100-ны нээлт, 1-р нь 100-ны нээлт, 2-р нь тест хийж гин, шейкдаун хийж гин, энүүдээ үзэж гин те. Аялын бэлтгэлээ шалгаж гин, машиныхан бас бүрэн бүтэн байдлуудыг бас шалгаж гин ингээд олон зүйлүүдээ бас тестлингээ ингээд нэг газар явж үзье гэж бодож исэн газар руугаа бас яваад үзчихлээ. Яг хоо дараад нь говийн аяллыг бүр яг жинхэнэ утгаар нь бүр өмнө говьог нэлэхүүд нь явсан тийм аяллыг бол ер нь бол төлөвлөж байгаа. Энэ удаагийнх бол зүгээр л тизер болоод дуусч байгаа шүү. Бүгд нэрэлээ.
Аа. Юу гэж вэ? Ингэх гэж л энэ майхныг авсан юм зү. Окей, меня зайлал. Чирээд туаагүй. Агайро явж ийн. Агуу биш байх магадaltaй. Гэтэ явцгаая. Явъя. Ээж аав нарыг үлдээгээд бид хоёр явж ийн. Mina явна. Ай. Аваа их юм руу орж ийн надаа. Ээж аав нараас бүр тэндээ. Гэтэ аялалтаа анхаарай. Маш их сэлхтэй байна. За, Nomad Runner энэ зуны аяллахаа нээлттэй хийгээд цагаан сургууль дээр ирсэн байна. Бид нар өмнө хийсэн дээвэр дээр юу хийх вэ гэдэг те. Энэ бол Yakima брендийн Skypeak HD гэдэг дээврийн майхан. За энэ зуны аяллаас эхлээд бид нар Yakima-тай хамтарч ажиллаж байгаа. За мөн бид нартай хамт нэгдээд Yakima-г сонгох хэрэглэгч, үйлчлэгчтэй, үзэгчтэй зориулаад манай нэрийг Nomad Runner гэсэн кодыг ашиглаад 5% хөнгөлт авах хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр Yakima-гийн албан ёсны дистрибьютор Pit Center дээр очиод тэр 5%-ыг аваад Yakima зөвхөн дээврийн майхан биш, ачаа, сүүдрөвч, за мөн
дээврийн хайрцаг гэх зөндөө олон төрлийн юмнууд худалдаалдаг байгаа. Тэгээд Yakima брендийн бүтээгдэхүүнээс 5% хөнгөлт авъя гэвэл Nomad Runner гэдэг кодыг ашиглаарай. За тэгээд өнөөдрийн энэ майхангийн талаар та бүхэнд бас богинохон мэдээлэл хүргэе. Энэ Yakima-гийн Skype HD гэдэг энэ загвар нь өөрөө хоёрд хэмжээтэй юм байлаа. Манай дээр бол яг энэ бол маш гоё таарсан, ачаан дээр маш гоё таарсан энэ арай нарийн хэмжээ байгаа даа. Энэ тэгээд дотроо 2 хүн за магадгүй нэг хүүхэдтэй бас багтах бах. За энэ ч нэт түгжээтэй байдаг учраас энэ замд онгоохгүй гэсэн зүйлээс айх хэрэггүй. За тэгээд дэлгэж барихад бол үнэхээр амар. Энэ хоёрыг авлаа. За тэгээд ирэхэд ингээд дэлгэчихээ гэсэн үг. Ирэхэд ингээд майхны маань үндсэн хийсэл ингээд босоод ирж байгаа. За тэгээд дотроос нь хідэн түгжээнүүдийг нь бас нэмэлтээр хийж өгнө. Тэгээд ирэхэд болоо. За мөн энэ ч ингээд Yakima-гийнх нь өөрсдийнх нь гутлын юм ууттай. Тэгэхээр нэгсэндээ майхан руу орохдоо гутлаа энэ чинь хийчихнэ. За бороо-морондоос хамгаалттай. За энэ шат нь бол өөрөө хөл нүцгэн шигэж боломжтой учраас маш гоё юм билээ. За тэгээд дотроо ороод за энэ чинь бол нэг хідэн зүйлүүдийг хийх хэрэгтэй. За энэ уртлын энийг өргөж өгөөд түгччихнэ. За ингээд ерөөхдөө болчихоо гэсэн. За майхан маань ерөөхдөө ийм юутай хийцэлтэй. За энэ дээр бол ийм цонхны гаргалгаа байгаа. За энийг нь буулгах чинь. За тэгээд энэ гаднаа энэ юутай ялааны тортой. Торныхын гадуур бол бас давхар хаалттай. Энэ хаалттай хийцэн үедээ бол бүр нар ямар ч орж ирэх боломжгүй. Тэгээ майхан өөрөө халаад байхгүй. За тэгээ энэ харж байгаа энэ тойроод энэ хүрээний нүсийн цагаан энэ лед гэрэл оруулсан шүн мөн бол бас нэг ингэ хасаагаад дотроо явтчих авах үедээ хасаагаад юм хийчих болно гэсэн үг. За тэгээ нэг гэлгаруунд нь бол хүүхдүүд бол iPad хийгээд юм үзээд байгаа. За энэ ч бол би ямар ч зэн ингэдэг 2 мишок хийгээд хураасан түрүүн хураахад бол асуудал хураач чинь. Тэгтээ ер нь бол их юм бол дотор нь орохгүй. За гол нь болох тэр энэ memory foam гэдэг матрастай. Тэгээ memory foam нь өөрөө хэвтлэх унтахад маш гоё тухтай ийм матрас байдаг. Тэгээд энэ их гоё юм билээ. Дээрээс нь энэ доороо чийгний хамгаалт мөн мөгөнцрийн эсрэг хамгаалттай учраас чийгтэж мөгөнцөрдөн гэдэг зүйлд бол санаа зовох хэрэг байхгүй. За тэгээд энэ маш урт учраас энэ ямар ч юм тулах зүйл бол байхгүй. За мөн босоод үзүүлэх юм бол би баг гол хэсэгт бараа босоод зогсож болж байгаа. Ийм том орон зайтай энэ чинь ингээд одоо юу гэдэг бөхчмдөх зайгууд нь гэсэн асуудал ерөөсөй байхгүй. Тэгээ ялангуяа бид нар говийн айл хийж хахад анзаарчихсан юм нь юу гэхээр ингээд газраас дээр байгаа учраас янз бүрийн шавж амтан орж ирэхгүй те. За өөр одоо юу гэдэг янз бүрийн амтан гэхээс илүү бас газар хэрэг чийгтэй газруудаар бол чийгнийг газраас авахгүй гэдэг зөндөө олон даваа тал бол байгаа юм бэл. За тэгээ бид нар энэ майхныгаа тойруулаад бас нэмэлт томрлуудыг хийх гэж төлөвлөсөн байгаа. Тэр нь бол арай эрээг байгаа учраас хийж амжсангүй өнөөдөр та бүхэнд энэ мэдээлэл өгөөд нөгөө 5% гэдэг мэдээлэл өгөх гэдэг. Энэ болох тэр 9 сарын хүртэл хүчинтэй үргэлжлэж байгаа ийм урамшуул байгаа шүү. Nomad Runner гэсэн кодыг Pizza Center-д очиж ирлээд Yakima брендийн бүх төрлийн бүтээгдэхүүнээ судалдаж авахдаа 5% хөнгөлт аваарай. За тэгээд дараагийн апгрейдтэй бас эргээд болцъё. Алерт бид нар аяллаа дуусгахгүй үргэлжлүүлэн явна гэж шийдлээ. Цаашаа явъя. Энэгээр яваагүй л байгаа бид нар. Вина. Ямар амар том нэмтэн бэ. Тэгтээ та нар харж чадахгүй. Нуугдчихлаа нөгөөх нь. Явцгаа. Энэ маш гоё зураг авлаа. Дахад авлаа. Бид нэр цааш нь явах уугүй юу? Яг сайн мэдэхгүй нэ. За явцгаа. Ер нь яв. Цааш нь явъя. Цааш богоо. Окей, винагийн аялал чинь дуусаагүй шүү. Oh my goodness.
Тийм юм том. За цааш нь явах уу? Буцах уу? Буцъя. За буцна гэж шийдлээ. Тэгтээ явахаас өмнө бас нэг зураг авчаад таа. За одоо явъя. Болохоо байцлаа. Замынхаа талдаа орлоо. Тийшээ л очих гээд байдаг. Юу дуугар уу? Шат. Зүг үргэлжлүүлэн явъя. Дараа нь уулзъя. Тэгтээ агуу гэж зам юм биш үү те? Цаашаа гардаг. Юм тэгээд тогтцсон байхгүй. Ха? Юм нураад, олоор нураад ингээд тогтчихгүй. Оо, гоё юм бэ. Эндээс ингээ хардаа. Тэг өрмөц тогтцтой. Зургаан сарын нэгэнд дандаа Дундгов аймаг. Энэ Дундгов аймагт торох, өмнө говьт торох уу? Дундгов тий. Өнгөрсөн жилийн 6 сарын 1-нд бас их газрын чулуун дээр хэлсэн. Өнөөдөр ингээ цагаан сурга дээр яж ах юм. 6 сарын 1 ерөөсө говьд байх хэрэгтэй юм шиг биш үү? Ерөөсө өмнө нь энэ цагаан сургыг яг дээд хэсэг дээр нь тэрчсэн ингэж доош нь бууж явж байгаагүй юм байна. Камер дээр нь сайн харагдахгүй болох шиг. Өнгө нь болол. Хотоос 500 км үү? Энэ үү? Тэр хэцүү баха. Тэр хэцүү. Айгуу хар хорхоотой. Энэ говьд явахаас айгуу сайн бэлтгэл хангаж болгоомжилж явахгүй бол хорхоо шавж үнэхээр ихтэй юм аа. Энэ зам зургийг бол хүмүүс бараг мэдчихэж байгаа л үгтэй тий. Гэтэ энэ гоё олон давхар үйлцсэн энэ өнгөнийх нь тэр орой бас их гоё харагдчихс тий. Яг орой нар шингэх үеэр ирүүл гоё юм байна. Тэн яг үйлсэн шуурмууднуудыг энэ ч бүр амар тод харагдчих шин ингээд. Тийм ээ. Яг энэ чи ингээд нэг давхар тогтоод тэгээд бороороод дахиад нэг илсэн шуургачин болоод давхар тогтоод ингээд үйлдэг гэж байгаа шин. Энэ хар юу болсон? Хар бас нэг хар шороо шуурсан байна гэсэн үг. Ямар ч ингээд олон давхар олон мянган жилийн турш давхар сургаад одоо олонгууд ингээд ийм цав үсчээд байгаа мөлх тэрэ бороонд одоо идэгдээд ч юм уу те урсаа хвц учраас ингээд үсчээд байгаа. Энэ ч одоо бүгдээрээ шавар юу? Энийг хардаа. Энэний тогтцсон амар өөр. Яг ус урсан. Тэ. За энэ бол тэр яг цагаан сувраг руу явдаг төв зам гэсэн. Авийн зам ерөөдөө нэг ийм хичнээн чигний зам яваад байгаа мэдхгүй. Тэгээд угаасаа бүх игний зам нь бүгд тэр чинүр хүмүүс нөгөө нэг зам
ямар вэ гэж амар асуудаг шүү дээ. Энд бол нэг амар хүн суулгаад ингээл машин суулгаад ах тийм зам бол байхгүй зүгээр ингээд маш их дэржигнөр. За тэр нь тэгээд өөрөө чи машиныг ер нь бол тэгээд хэмгчнээ л гэсэн үг тэгээд тэр тал дээр гайгүй гэж бодож байгаа бол энэ зам бол асуудалгүй. За ингээд бидний саяны энэ аялал болох дээр ингээд цагаан сувраг ёлын ам хоёроо үзэж буцаж байгаа. Энийхээ оронд бас нэмээд их газрын чулуу баг газрын чулуугаас нэмээд бас явчих болно. Тийм бол бас сонирхолтой. Тэгээд жоохон нэг өдөр ч юм уу нэмчихвэл те эсвэл зүгээр шуураад ороод авчвал бас болно. Бидний хөдлөх дээр 2 хоног 2 шөнө 3 өдөр. Тэгээд ерөөхдөө яг 2 хоног нэг нь ёлын ам дээр нөгөөдгийг нь цагаан сувраг дээр яг хоноод явж байгаа болох дээр яг хажуунаас видео хийж байгаа дээр арай жоохон давчуу явж байгаа гэсэн үг те. Жоохон ингээд зөвхөн аяллаа ингээ анхаараа явж байгаа хүмүүст бол дахиад нэг өдөр нэмсэн ч бол нэмэхгүйсэн ч болно. Тэгээд их газар баг газрын чулуу нэмээд оруулах юм бол их гоё. Богинохон жижигхэн говийн аялал хийчих болж байгаа. За бүр яг том говийн аялал буюу цаашаа бүр Баян цаг хонгорын ийс мэсгээ явахад бол бас арай илүү олон хоног зарцуулах баха. Тэгээд богинохон өдрүүдээр ойрхон жившилтэй гэхдээ ерөөдөө богинохон өдрүүдээр бас газ говийн амтыг аваад ирэх гэх бол ингээ очилж. Цагаан сувраг дээр бол яг орой нар жаргах үед бол маш гоё байсан. Тэр үеэр очивол их гоё юм байна. Өдрийн цагаараа бол угаасаа халуун наран тэгээд дээрээс нь жоохон хавтгаа те. Тэгж яхаар нар жаргах юм уу эсвэл бандчих үеэрээ цагаан сувраг дээр байж ивэл тэгвэл их гоё. За ёлын ам бол ер нь ялгаагүй дээ. Угаасаа нөгөө хавцал дундуура юутай учраас сэрүүх учраас тэгж амар халууцаад байхгүй. Мөс зөстэй байгаа шүү дээ. За 7 сараас өмнө ер нь амжаад очиод үзчихвэл мөс нь бол байж байгаа. Сүүлийн жилүүдэд бол 7 сараас хойш бол тэгээд мөсгүй болчиход байгаа гэсэн шүү. За энэ видеог аль болох ихт оруулаад таад мэдээлэл хүргэх гээд үзье тэгээд. Их газрын чулуу баг газрын чулуу бол замд ерөөхдөө гайгүй. Баг газрын чулуу нь бүр өшөө гайгүй. За их газрын чулуу руу бол яг бороотой үед бол замд нь жоохон намайг шалбаг ихтэй болчих гол байдаг талтай. Бусдаараа бол дайч шүү. Тэгээд энэ жижигхэн говийн аялал хийлээ. Хот руу төгч чинь шууд хүүтэн болж чинь нөгөө доллароос ирж байгаа юм шиг те. Нэмэх 30-аас одоо нэмэх 10 руу бууч чинь хот руу ороод ирсэн чинь ойрхон ирсэн. Тэгээ ямар ч энэ удаагийн аялалтай хамт байсанд маш их баярлалаа. Тэ бас гоё дурсгалтай, дурсамжтай, сонирхолтой газруудыг бас ойрхон богино хугацаанд үзэж илээ те. Тийм. Тэгээ замын хувьд ч гэсэндээ нэлээд тийм юутай л шүү дээ. Сорилттой юм уу? Салах шуурга, шараатай тийм бас ямар нэг явж байгаагүй юм шүү дээ. Тий. Тэгээ бид нар бас яг говийн аяллуудад төдийлөн хийж байгаагүй. Тэгээд эхнээс нь ерөөдөө иймэрхүү байдлаар эхэлж байгаа. Цаашаа бас бүр том говийн аяллуудыг ер нь цаашдаа ирээдүйдээ хийх сонирхол зөндөө байгаа. Тэгээ одоо манай ингээд зуны аяллаа сезон маань эхэллээ, нээлттэй хийлээ. За нэмэлт бас тоноглолуудын яач гэсэн ингээд эхнээс нь тушаад явж гин. Дараагийн олон дугааруудаараа бас та бүхэнд бас нэмэлтээр танилцуулах юмнууд ч их байна те. За тэгээд лайк, subscribe хийгээг бол хийгээрэй. Тэгээд түрүүн бас хийсэн. Бидэртэй адилхан Yakima брендийг сонирхох хүсвэл P5 центр дээр Nomad Runner кодыг ашиглаад 5% хөнгөлөлтөд аваад бид нар ч гэсэн бас тодорхой хэмжээнд дэмжиж байгаа л гэсэн үг тийм ээ. Тийм ээ. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа. Баяр таа.